Эмч нарын хувьд ажлын ачаалал ихтэй байдаг. За тэр дундаа гэмтэл саагах судлалын үндэсний төвийн эмч нар хүнд хэлбэрийн гэмтэл, шарах тогтмол, хардаг зэрэг нь сэтгэл зүйд нь сөргөөр нөлөөлдөг байна. Тэгвэл толгой мэс заслын эмч ламс сүрэн ажил дээрх фитнес заландаа тогтмол дасгал хөдөлгөөн хийж хөлсөө гарах байдлаар стрессээ тайлж сэтгэл зүгээ тогтвортой эерэг байлгаж хөвчсөн байна. Гэмтэл саагах судлалын үндэсний төвийн үйл ажиллагаа ямар нэг цагт баригдахгүй хизээч ямар ч төрлийн бэртэл гэмтэлтэй хүн орж ирэхэд эмнэлгийн ажилчид бэлэн байдалтай байх ёстой. За яралтай тусламжийн тасгийн үүдэнд нэг цаг зогсоход л энэ эмнэлгийн ачаалал эмч нарын ямар хүнд хөдөлмөр эрхэлдэг болох нь тод харагдана. Иймээс тасгийн эрхлэгч нараа тасгийнхаа эмч нартай хамгийн ойр ажилладаг тул сэтгэл зүйн тусламж шаардлагатай эмч нарыг сэтгэл зүйчтэй холбодог байна. Хамгийн сүүлийн судалгаа гэх юм бол ерөөсөө ажилчдын ажлын байран дээрх одоо сэтгэл зүйн доктортой байдлыг судалсан. Тэгэхээр өглөө нэг аваад орой нэг тэр судалгаагаа дахин авсан гэсэн үг. Өглөө авахад ингээд 50 байсан бол одоо ажлын одоо сүүлээр одоо сэтгэл зүйн байдал нь докторгүй бодлох, ууртай болох, бухимдах тиймэрхүү нөхцөл байдлууд судалгаагаар харагдсан. Тархины мэс заслын эмч ламс сүрэн эрүүл мэндийн салбарт 14 дахь жилдээ гэмтэл саагах судлалын үндэсний төвд 6 дахь жилдээ ажиллаж байна. Тэрээр өмнө нь Баянгор аймагт ажиллаж байсан бол нийслэлд шилжиж ирснээр түүний ажлын ачаал эрс нэмэгдсэн байгаа юм. За энэ болоод бусад нөхцөл байдлаас шалтгаалan яхаа мэдэхгүй өөрийн мэдлгүй хямрах үе эмч нарт олон гардаг гэдгийг тэрээр хэлж байлаа. За тэгээд тухайн үед бол анх яаж давхаа бол мэдэхгүй. Энэ олон хүнийг яаж би хурдан төргөн шуурхаа үйлч дуусгах гэж бодсоор байгаад өөрөө стресст орно. За стрессээ даван туулж чадахгүй байсаар байгаа дараагийн ээлжинд ирнэ. Дахиад тэр мань хураагдана. Тэгээ нэг тодорхой хугацаа 1-2 сар мар өнгөрсний дараа тэр ачаалтаа дасч эхэлнэ. За тэгээд дасч эхэлсний дараа бас ажил мужлаа хойрлоод эхлээд сураад эхэлнэ. Тэрний дараагаас энэ стрессийг яаж тайлах вэ? Бодлоо яаж зохицуулах вэ гэдэг бодол орж ирдэг. Сэтгэл зүйч ажилтнуудаас гадна өвчтнүүдэд мөн тусламж үйлчилгээ үзүүлдэг тул ажилчид стрессээ тайлах өөрийн гэсэн арга барилтай болох нь хамгийн зөвөө гэдгийг хэлж байсан юм а. За иймээс ч ламс сүрэн эмч өмнө нь фитнесээр хичээллэж байсан тул түүндээ үндэслэн 7 хоногт 2-3 удаа өдөрт 60-аас 90 минут фитнесээр хичээллэж хэвшсэн байна. Ажлаа дуусгаад энэ зал руугаа орж ирээл тэгэл хамаг юмнаас ажлынхаа бүх одоо өвчтнүүдээ тэгээд хамт олон болно. Тэгэл бусад ажил дээр тохиолж байгаа бүх стрессийн хаалганы цаана хайж орж ирээл тэгэл зөвхөн энэ төмөр өргөж байгаа процесстэй энэ үйл ажиллагаанд бүх бодлоо төвлөрүүлээл тэгэл хамаг үлсээ гаргаал тэгэл эхэлдэгтэй. Эмнэлгийн онцлогоос шалтгаалж эмч ажилчдын сэтгэл зүй, гэрүүл тогтвортой байлгах үүднээс эмнэлгийн зүгээс ажилчдад зориулсан фитнес зал, йогийн залыг бий болгож уулан давиралтын клуб байгуулагдсан байна. За ингэж хөлсөөр стрессээ тайлах нь хамгийн зөв учрал ламс сүрэн эмч бусдыгаа уриалж өөрөөрөө үлгэрлэхийг хүсдэг гэсэн.